Энгэртээ нааж элгэндэн тэврэх гэж эжим нь намайг төрүүлээ бизээ. Энгэртээ наа элгэндэн тэвэр эрхлүүлэхүүгээ эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртээ өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ олсон үрээ хайрлах тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна. Сайн байна уу үзэгч сонсогчдоо. Энгэр зүйлтэй эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид нарт манай нэвтрүүлгийн зочноор 25 дугаар сургуулийн хэл заслын багш Батмөх. За, сайн байна уу Батмөх агшаа? Сайн Энэ байна. өдрийн мэндийг хүргэе. Ажил нь тавлаггүй. Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна уу? За, одоо нөгөө хүүхдүүд маань амарсан байгаа шүү дээ. Амарсан байгаа. Ажил нь арай гайгүй байна уу? Арай Бас их байна уу? өнгөрөөл. Өнгөрөөл байна уу? Тий. За, өнөөдрийн манай сэдв болохоор ер нь хүүхдүүд маань жоохон нас ингээд яваад ирэхлээр 13-аас дээш наснда ээрч ярьдаг болдог. Тэгээ энэ хоёлаа энэ ээрлтийн талаар ер нь зүгээр бид нэр манай энэ давнтаа хүүхдүүдийн маань байнгын засал бол хэл засал байгаа шүү дээ, тий? Хэл засал бол ердөөсөө мөнхийн л хийж ах хэвээр юм нэг. Тэгээ энэ хэл заслынхаа талаар тэгээд 25 дугаар сургуулийнхаа сонио ачны талаар ер нь 25-д ер нь давнтаа хүүхдүүд энэ жил хэд орж ирэв? Ер нь бусад өмнөх жилүүдээс ялгаатай юм юу вэ? Шинээр орж ирж байгаа хүүхдүүд маань ер нь ямархуу төвшний хүүхдүүд байна гэл ингээл хоёлаа давныгаа ингээл тойрсон сэдвэр л хоёлаа ярих нь шүү дээ, тий? За, би таныг нөгөө 25 дугаар сургуулийн хэл заслын багшгээ танилцуулсан байгаа. Урднаас манай нэвтрүүлэгт орж исэн болохоор манай үзэгч, сонсогч, манай эцэг эхчүүд багш нар бол сайн таньж байгаа хаа гэж бодож байна. За, тэгэхээр эхлээд юу ч гэсэн сургуулийнхаа талаар манай сургуульд энэ жил сая 25-26 оны хичээлийн жилд элсэлтэн дээр бас нэг жаахан өөрчлөлт орсон талаар ярих уу. За, тэгэхээр сая 25-26 оны хичээлийн жил эхлэхээс өмнөхөн Монголын давны холбооны гүйцэтгэх захирал уянга болон бусад аав ээжүүдтэй бид нар бас ингээ ярилцаад ер нь 25 дугаар сургууль дээр яагаад бид нар урдны нөгөө уламжлаа дагаад давны хамшинчтэй хүүхдүүдийн нэг ангийг нээж болдгоо билээгээд нэг юм яриа болсон. за. Тэгээд ерөнхийдөө давны холбооны удирдах зөвлөлөөс хүмүүс сургуулийн захиралтай уулзаад энэ саллаа тавьсан. Ингээд сая 25-26 оны хичээлийн жилийн 1-р ангид манайх одоо 17 оноос хойш гэдэг чинь 8 жил завсарсны дараа дахиад давны хамшинчтэй хүүхдүүдийн нэг ангийг одоо тусдаа бие даасан ангийг нээсэн. Тэгээ энэ ангид маань анх бидний нөгөө манад ажиллаж исэн давнтаа хүүхдүүдийн маг нь бодоход насны хувьд бол харьцангуй хоорондоо ойролцоо. Бага нь 6-тай, одоо том 8-тай. Ингээд ийм 12 хүүхдийн нэг анги нээсэн. Ингээд хичээлийн хагас жил болоод 2 улирлын хичээлийн жилийн 2 улирлын нөөрөө үзээд ингээд одоо хүүхдүүд маань амарч байна. Сая харин хамгийн сүүлд нэг хүүхэд ирсэн. Тэр хүүхэд маань анги дөрвөлд 12-оос илүү болохоор бас багшийн ачаал нэмэгдэх гэдэг утгаараа тэр хүүхэд маань нэгийн өөр бүлэгт орсон. Ингээд ерөнхийдөө 1-р ангид манад энэ хичээлийн жил 13 давны хамшинчтэй хүүхэдд болоод 1-р ангид орсон. Олон гэсэн үг шүү дээ. 13 гэж байна. Нэг ангид яг 12 байна гэдэг бол ер нь харьцангуй бас олон байдаг. Тэгээд яг манайх ч нөгөө туслах багштай. Тэгээд манай давнтаа хүүхдүүдийг авсан багш маань тусгай хэрэгцээд боловсролын ангийг дүгэрхсэн нэг юм залуу багш байгаа. Тэгээд ингээд одоо хичээлээд энэ хоёр улирлыг авчгаад ингээ байж байна. Явж байна уу тий? Ойролцоо байхлаар бас нөгөө багш нарт ажиллахад арай хэлбэр болов.
Хуучин анхны анги болохоор бүр 10 эд насны ч зөрүүтэй байсан шүү дээ тий. Чадварын хувьд ч ялгаатай, амьдралын ухаанаараа ч ялгаатай юм байсан. Одоо эднэр болохоор ойролцоо гэхээр бас ажиллахад бас ерөнхийдөө дөхөмтэй ээж магадгүй тий. Арай жоохон дөхөм. Ягаад гэвэл эн чинь тухайн хүүхдүүдийн насны онцлог гэж байж байна тийм ээ. Насны онцлог гэж байна. Өөрсдийг нь хүүхдүүдийн хэдийг өөр гэр бүлээс ирсэн ч гэсэн хүүхдүүдийн маань үзэж туулсан амьдрал үзэж байгаа, гарч орохдоо үзэж байгаа тэр амьдралын хүрээлэн байгаа орчингууд бол ер нь ойролцоо тийм мэдгэдэгтэй хүүхдүүд байгаа. Хэдийгээр тэр дотор маань хүүхдүүдийн дотор маань одоо яг үгээр өөрийгөө илэрхийлэх эсвэл ярьж чаддаг хүүхдүүд бол цөөхөн байгаа. Ерөнхийдөө 12 хүүхд дотор нэг ер нь гайгүйхан шиг ярьж одоо шинэ бол 13 хүүхд байгаа. Тэгээд сүүлд ирсэн хүүхд бол нэлээд сайн ярьдаг хүүхд байлээ. Тэгтээ тэр маань даунтай хүүхдүүдийн ангид маань ороогүй. Тэрний өмнөх одоо манай 12 хүүхдүүдийн дунд бол нэг ярьж бас чаддаг өөрийгөө нэг бас нэг аваа хэмжээнд илэрхийлждэг хүүхд бол нэгээс 2 хүүхд байгаа. Тэгээд зарим хүүхдүүдийн хувьд бол үг дагаж хэлдэг. Зарим хүүхдүүд нь бол зөвхөн авиануудаар үгийн ихний уюудээр санаагаа илэрхийлдэг. Зарим нь бол ойлгомж яахан муутай ч гэсэн нэг ганц нэг өтөөгөөр ингээд үг хэлждэг. Тийм хүүхдүүд байгаа. Тэгээд ер нь огт ярихгүй хүүхд байна уу? Огт ярихгүй хүүхд бас байгаа. Тэгээд яг энэ дээр бид нар бас нөгөө сургуулийн мал үйл ажиллагаа юм чинь нөгөө хилцлийн хичээлдээ аваад ерөнхийдөө хүүхдийн маань хэл яриа гэдэг чинь хүүхдийн танин мэдхүйн чадвар, хөдөлгөөний чадвар, сэтгэн бодох чадвар, гар хорооны жижиг нарийн булчингийн үйл ажиллагааны хөдөлгөөний чадвар, юмыг ойлгож ухаарах чадвар тий. Энэ танин мэдхүйн бүх чадруудтай холбоотой байдаг болохоор хилцлийн хичээл дээр бид нар бас хажуугаар нь хүүхдийгээ танин мэдхүйн чадварыг хөгжүүлэх ийм ажлуудыг хийж тэрийг хэл яриатайгаа авиатайгаа уялдуулж ангидж өгч ингэж ажиллаж байгаа. Би бас нөгөө сая нэг анги даунтаа яг дагнцсан гэхлээр бас сонирн байна л да. Одоо нөгөө явж байгаа ер нь бол дэлхийн чиг хандлага ер нь манай ер нь хүмүүсийн барьж байгаа чиг хандлага нь юу вэ гэхлээр яг дауныг болохоор даун дуурайх чадвар өндөртэй учраас эрүүл аль болохоор эрүүл одоо энгийн сургуульд тэгээд нэг бусад өөр хүүхдүүд одоо хамтраад нэг анги бүрдүүлвэл ямар байсан болоо гэд бас бодж лээ. Тэгээд яг одоо хууч уламжлаа гэд ингэхлээр яг даунтаа хүүхдүүд нэг ангид орохлоор бас жоохон хүндрэлтэй л ахолоо гэж боддог даа. Тусгай сургууль гэдгээр арай өөр юм болов уу? Гэхдээ энэ дээр бас нөгөө эцэг эхчүүдийн маань өөрсдийн хүсэл өөрсдөө нэг яагаад гэхээр нөгөө өнөөдөр хэдийгээр бид нар ингээд шамруулан сурах гээд ерөнхий боловсролын сургуулиудад давны хам шинжтэй хүүхдүүдийн онцлогийн талаар, давны хам шинжтэй хүүхдүүдийн ерөнхий байдлын талаар ингээд яриад хэлээд ингээд юу яаж байгаа боловч өнөөдөр бас ерөнхий боловсролын сургуулийн хүрээнд одоо бас зарим нэгэн одоо бүгдийг хэлээгөө тий. Гэхдээ зарим нэгэн юунд бол тэр даунтай хүүхдүүдийг одоо бас нөгөө хүүхдүүдтэй ажиллах арга зүй тутмаг байж гэн. Даунтай хүүхдийн онцлогийг ойлгох арга зүй тутмаг байж гэн. Тэгээд дээрэс нь мэдээж одоо хүүхдэл болсон хойно тэр хүүхдийн маань одоо өөр босод одоо хүүхдүүдийн аав ээжүүдээс ч юм уу тий. Тэр гомдол санал хэлж тий. Тэр хүүхдүүдийг бас ойлгох боломж ойлгож байгаа хандлагууд бас нэг жоохон өөрчлөгдөд энэ байгаа болохоор нэг манай хүүхдүүдийн маань аав ээжүүд бас жоохон мэдээж одоо юу байгаа болохоор жоохон эмзэг байгаа л та тийм ер нь бол айгүй эмзэг байдаг. Тийм болохоор ерөнхийдөө эцэг эхчүүдийнх нь одоо хүсэл зорилгоор тэн даавны хам шинжтэй ангиудыг нээсэн. Түүнээс биш л яг ингээд бусад одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнууд шиг хэрвээ тэр даунтай хүүхдүүдийг ердийн сургуулиар хүмүүжүүлээд тэгээд тэр сургууль анги дотор нь анги дүүргэл баг байж байгаад тэгээд ердийн сургуулиар хөгжүүлээд явах юм бол мэдээж хүүхдүүд энгийн юмнаас бол энгийн юм их сурна шүү дээ. Тийм болохоор тэр утгаараа бас яг энэ жоохон зөрчилдөө үүссэн юм асуудал байгаа даа гэж би ойлгоод байгаа. За хэл засал дээр ер нь одоо энэ даунтаа хөвтөл ярьж байгаа юм чинь нөгөө насны ангиллын хит ер нь хуваадаг вэ? Бид нар бол яг зүгээр нэг хөгжүүлэх зорилгоор анх болохоор 0-оос 6-аас одоо нөгөө сургуулийн насных 6-аас сургуулийн насных тэгээд дээшгээ ахлах буюу одоо нөгөө насанд хүрэгчд гэж ерөнхийдөө тэг энэ 3 ангилт байгаадсан байхгүй. Хэл заслын үед болохоор яг ийм ангиллаар явд юм болов уу? Эсвэл бас өөр ангиллаар явд юм болов уу? Одоо яг хүүхдтэй
Гэхдээ яг ингээд хэл заслаас өмнө одоо нэг хүүхдийг одоо яг ингээд нөгөө хэлдэг шүү дээ. Төрсэн цагаас нь эхлээд ер нь хэлээрээ чадварыг хөгжүүлэх ёстой гэдэг утгаараа бол ерөнхийдөө тэгээс 2-оос 6 тий тэгээд 7-оос 13 тэгээд 13-аас 18 18-с дээш гэсэн ийм ангиллуудаар бас байж үл зөвөр нөгөө хүүхдийн маань яг тэр нөгөө онцлог үүдийн гэтэл сургуулийн хэмжээнд бол мэдээж тэр хүүхд чинь 6 настай ярьж байгаа. Тэгээд сургуулийн өмнөх боловсрал зарим нь хамрагдаагүй ярьж байгаа. Зарим нь сургуулийн өмнөх боловсрал хамрагдсан бас нөгөө төвшин чадвар нь харилцаа адилхан байгаа болохоор тэр хүүхдийн хэл өнөөдөр яг бодит байдал, харилцааны төвшин, хэл ярианы төвшин, авиаг дуудах байдал тий энэ бодлогоныхын төвшин дээр одоо яг бодит байдлын чадвар дээр нь үндэслэл бид нар хүүхд болгонтой нөгөө ганцаарлсан төлөвлөгөө гэдэг юмараа яваад ингэж ажиллаж байгаа. Юу 25 дугаар сурвал ер нь хилцлийн хэдэн багштай? Одоо манайх болохоор хилцлийн 6-7 багштай байна. Олон болсон юм тий. Үндсэн багш нь 6 байна. Биш хилцлийн 8 болсон юм байна. Үндсэн багш нь 6, 2 багш нь бол бас нөгөө бидний чинь нөгөө цаг их дүүрэн байгаа. Тэгэхээр бас нэг илүү байгаа 2 багш нь болохоор нөгөө бусад одоо үлдсэн хүүхдүүд аваад явдаг. Ерөнхийдөө бол тусгай хэрэгцээд боловсролын сургуульд одоо сүүлийн үеийнхээ байдал хүнд хандлагыг харахад бол ерөөсөө л хүүхдүүд маань тэр чиглэлээр бүр тухайн сургуулийг төгсөлтөө хилцлийн хичээлд бол илүү үр дүнтэй байх магадлал өндөртэй гэтэл бид нар дээр одоо тийм боломж одоо байхгүй. Дөнгөж орж ирж байгаа анги дээрээ л голлон хараад байгаа тийм. 4-р анги за хэл юу дэш явлаа 5-р анги хүртэл хилцлийн хичээл гэдэг юм явж байгаа. Ер нь даунтаа хүүхдүүд болохоор яагаад ингэж ярих чадвар муутай юунаас болоод одоо ингэж ярихгүй байгаад байна гэж би зүгээр танаас ингэж асууя. Би өөрөө болохоор тодорхой бас нэг юм сонссон байсан вaqt дээр бас яг хэлж гэж явснаа болчихлоо танаас асууя тий. Тэгэхээр чи яг бид нар нөгөө өөрсдөө одоо жишээлбэл давны хам шинжтэй хүүхдийн онцлогийг бол бид нар өөрсдөө ингэ ойлгож байгаа тийм ээ. Яг тэр хүүхдийн маань хувьд бол нөгөө танин мэдхүйн чадрын хувьд бол бас жоохон хоцрогдож явдаг. Оюуны хөгжлийн бэрхшээл дагалддаг. Тэгээд дээрээс нь хүүхдийн маань хамгийн гол чухал нь нөгөө бүдүүн нарийн том жижиг булчингийн сулрлаас гадна өгүүл хэрэгтэнд нь булчингийн сулрлууд их үүсдэг. Хэлний хөдөлгөөний чадвар сул байдаг. Хэл бусад өгүүлбэрхэн эрхтнүүдэд харилцан үйлчлэлд орж иж тэр үеэс уюудын нийлэмжүүдээс үг бүтээх чадвар нь сул байдаг. Ийм байдлаасаа бас нөлөөлнө. Хоёр дахь нөгөө даунтай хүүхдүүдийн маань нөгөө чихнийхэн сувг нарийнхан байдаг. Тэгээд дээрэс нь хүүхдүүдийн маань нөгөө чихний сонсголын асуудал бас байгаад байдаг тийм ээ. Ерөнхийдөө бас нилээдгүй хувийн сонсгол бууралттай байдаг учраас тэр нөгөө мэдээллийг одоо чихээрээ сонсож хүлээж авч чадвар нь сул байдаг. Тэгэхээр хүүхэд маань ерөнхийдөө бол анх төрсэн цагаас эхлээд хэл ярианд суралцахтай ганцхан хамгийн түрүүнд сонсголынхаа эрхтнэр хэл ярианд суралцж эхэлдэг. Сонсголын эрхт нь хэр сайн хөгжиж, хэр сайн авийг ялган сонсож чадчихин тэр чигээр хүүхэд бол хэл ярианд суралцах чадвар нь илүү өндөр байдаг. Тэр энийг яг бид нар нөгөө юун дээр бас ойлгож болох уу гэхээр огт одоо нөгөө бидний бас нэг бэрхшээл шүү дээ нөгөө төрөлхийн сонсголгүй хүүхэд бол ямар ч тохиолдолд хэл ярианд орохгүй байдаг. Гэтэл харааны бэрхшээлтэй хүүхэд бол хэл ярианд ордог, өгүүл хэрэгтний хэвэн ажилдаг. Тэр энэ дээр бол хэл ярианыг хамгийн эхэлж одоо хэл ярианд одоо сурах гэдэг юм хэл яриаг хүлээж авч сонсож ойлгож тэрийг эргүүлээд үг болох тийм юу н бүрдүүлдэг хэрэгтэн бол хамгийн түрүүний хэрэгтэн бол сонсгол тийм үү. Харин тийм байна. Сонсгол бид нар ердөөсөө сонсголыг яадгүйсэн шүү дээ. Нэг одоо юу гэмтэй хэлэн л гээд ахаас биш яг чихэн сонсд юм уу тэр нь сувг нарийнхан үгүй мүү гэдгийг бас нэг хэр баргийн бас анхаарахгүй орхигдуулсан тал байдаг л да. Тэгээ дээрэс нь нөгөө яг та сая бас хэллээ. Булчингийн сулралтай. Тэгээд дамтаа хүмүүсийн онцлог нь бас хэл их томтой. Томтой. Тэгээ дандаа хэлээ гаргаж амаараа амьсгалдаг, ангаа үргэлж ам нь ангархаа явдаг, тэ ангаагаа л хэлээ онжуулчаал ангаагаад явдаг. Тэр үер талаас эхлүүлэхээр ярихтаа бас их удаан байдаг. Тэгээ яваанда эдгээр маань бас амьдралынхаа одоо туршлагаар гэх юм уу бас нөгөө найз нөхдөд болоод ирэхээр ярих гэж их тэмүүлдэг. Тэгээд хүсэл хэрэгцээ сайн сонсож чадах юм бол командыг аягүй сайн биелүүлдэг гэж бас нэг зөвлөх багш хэлжсэн байхгүй. Тэг яг тэр сонсгол бас маш чухал. Сая яг бид нар
бид нар ч бас анх мэдхгүй байхад гадаа нөгөө Польшийн эмч ирээд сугн их нарийнхан гээд тэр үед одоо манай гүйцэтгэх захиралч Эрдэнэ чулуун хичээлээ шүү дээ. Тий, Эрдэнэ чулуугт маань ийм нарийнхан ийм юунуудыг бид нарт тарааж исэн чинь тусгай эмч үзэхдээ нарийнхан гэдгийг мэдгүй учраас хамаагүй яагаад ингээд гэмтэх тал байна. Тийм учраас энэгээр ингээд чихэнд нь ихлэ хийгэрээ гэд нэг нарийнхан хар юм бид нартаас ингээд өгж ийсэн. Тэгээд тэр үед бид нар бас ер нь л хайнга бид нар ч явтаа би өөр дээр ил жишээ хэлээ шүү дээ. Жохон хайнга байж дээ бас ер нь бол их хайнга хандсан юм байна. Тухайн үедээ яг нөгөө манай даавны холбооч 2008 онд нэгдээд тэгээд яхад бид нар бас өнөөдрийн түвшинд хүрэх юм мэдлэгтэй байгаагүй, ийм туршлага хоригдлуулж чадаагүй байсан учраас тэрэн дээр бас алдсан тохиолдол. Хүүхдүүд маань ч бага тий хойшилсан. Тэг цаг хугацаа алдсан тохиолдол байгаа. Тэг би бас энэ одоо хүүхдүүд нь жижиг байгаа. Ер нь бага насныхан заавал жижиг байгаад ч яг ер нь л давнтаа хүүхдүүд хүмүүсийн гэр бүл эцэг эхчүүд одоо хамтран гэр бүлийнхэн гишүүд нь хүртэл анхаарлаа битээ солруулаарай. Тэгээ нөгөө зөвлөх багшийн хэлснээр сайн ярьж бай. Одоо эднэртэйгээ сайн яар. Ямар ч хамаагүй өгүүлбэрээр битээ орхигдуул. Одоо энэ нэр томроод ирэх тусмаа ганцаардмал шинж их гарч байна. Ер нь одоо манай томчол бүгдээрээ л ингэнгүүч чинь бүгдээрээ яг тийм. Дүүнэртэй ч байна, дүүнэргүй ч байна. Тэнгүүчээ ганцаараа нэг өрөөнд ингээд нэг өрөөндөө ороод төгжээд өрдөөсөө ганцаараа л байдаг. Тэгэхээр ганцаараа байгаа хүн чинь ярихгүй шүү дээ. Тийм биз дээ. Зөвхөн нэг юм сонсоол үзэл тэгэл сонсон. Тий. Тэгээд хоолойн дуу гаргаж ярина гэдэг бол маш чухал. Дотроо ярихаас илүү тэр хоолойн дуу гарч өгүүлэх хэрэгтний хөдөлгөөн мотор ажиллаж ийж ярина гэдэг бол тэр хүүхдийн тухайн үгийг дуудах одоо тэр чадварыг илүү нэмэгдүүлдэг. Харин тийм байна. Бид нар ингээд зүгээр л одоо өөр төрөө ингээд жишээ авахад бид нар юм уншихтаа одоо ердөөс нүдээр өгүүлгээл уншиж байгаа шүү дээ. Тэг яг ингээд чангаар унших гэхээр уншиж чадахгүй байгаа юм чинь. Буруу зөрөө дуудаад нөгөө өгүүлбэрийнхаа таслал юм дээр хаана акцент авах уу, хаана жохон сандар ингээд нэг гоё химнэл мэмэл тийм юу ч байхгүй. Бүр ингээд өгүүлбэрийг бүр айгүй сонь уншаад тэгээд би за би ч өөр чанга бол уншиж чадахгүй байна. Уг нь хүүхдүүд ном зохио үлгэр мүлгэрийн ингээл чанга уншаал өгдөг гэсэн чи одоо унших гэсэн чи шаал хотлоо үрдөөсөө дагварын хүртэл худлаа дуудаад тэгэнгүүтэл за яг ингээд нүдэрэг үлгэж уншсаар хагаад ингээд хөвсцэн байна. Тэгээд нүдэрэг үлгэж уншина гэдэг. Амаараа ингэж ярьж чадахгүй болцсон юм. Дуу гарах. Бичиж бас чадахгүй болчих. Одоо нөгөө компьютер дээр ингэж дарж зүгээр дарсаар хагаад бичихсэн чинь нэгдүгээр айгүй алдаатай бичиж байна. Хоёрдугаар бичгийн хэв муу болцсон байна. Гаргахгүй. Амар тий жигэдэг. Ингээд буураад ирд. Бид нар өөр дээрээ ингээд анхаарч алдаа ийм их хоцрогдолч их таашаа юмтай ийм өөрчлөлтүүд гарч байгаа болохоор манай хүүхдүүд бол бас нэлээд гарна. Энэ бол бүр бидраас илүү залуу наснаас илүү одоо арай жоохон гүнзгий гэдэг юм уу тэгж гарна. Аах тэгжээс энэ даунтаа хүүхдүүд бол зөнүүр тухайн үед бол хөвшрөл гэхгүй зөнүүрл нь явагддаг гэдсэн байхгүй. Зөнүүрл гэдэг чинь юу лээ? Одоо тэр чинь одоо 60 мар хүрээл настай болно гэсэн үг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэрийн тухайн үед бол үгүй нь жоохон хэцүү хатуу сонсогдчихсэн. Тэгэхэд ер нь бол одоо ингээд бодоход яг 20 эд гараад 25 6 хүрээл ирэхлээр эднэрийн юу нэг хөшүүн шиг болт юм байна. Амархан ингээд ер нь л яг нэг настай хүний шинж рүү тий. Тэгээ хэдий ингээд залуу байгаа ч гэсэн цаагураал нэг жишээлбэл одоо нэг 20-тай байхдаа ингээл одоо янз бүрийн ингээл диско янз бүрийн одоо юу гэдэг юм ингээд цуглараал ингээл бүгдээр ингээд бүжгэлдэг байсан байхгүй айгүй гоё ингээл тэгэхэд ингээд жоохон ингээл нас ахаал ирэнгүүт бүжгэлэхгүй босхгүй болцсон байна. Яг настай хүн шиг тий. Та нар бүжгэл би яг харж ий гэдэг шиг тийм болцсон байна. Тэгээ жоохон ингээл байхдаа болсон бүжгэлэх гээл хөр байж чаддаг байсан бол одоо сайхан намбаагаал сочоо за бүжгэл бид нар ингээ харж ий гэсэн байдалтай. Тэгээд эсвэл арай өөрөөсөө доор ингээд насны жоохон хүүхдүүдийн хажуудаас бүжгэлэхгүй. Яг дангаараа ингээд байх юм бол бас бүжиглэн тий. Ингээд ирэхлээр эдрийг нийгмийн харилцаанаас нь л
холдуулах юм бол бүх юм нь тий. удаашраад Ерөөсөө л хурдцтайгаар одоо ингээд тэр нөгөө насжилт гэх юм уу бууралт нь их эрчимтэй явагдах юм байна гэж бас. Тэгээ дээрэс нь хараа байна тий. Ер нь бүхэл юм л байна л да. Одоо өнөөдрийн хувьд бол битээр зөвхөн хэл яриа ярьж байгаа хэл яриа чинь сонсголтойгоо яг холбоотой байдаг. Эдгээр бол аягүй сайн сонсдог, ойлгодог. Хичнээн оюуны бэрхшээлтэй гэж байгаа боловч удаан ингээ ойлгодог, удаан ярьдаг, удаан юмаа хийдэг, олон дахин давтцсны дараа гайгүй болдог гэж байгаа ч гэсэн яг ингээд өөрхийн талаар ингээ уцаар ярих юм уу, янз бүрийн болонгууд айгүй сорт зийсэн. Юу ярьч юу, хинтээ ярьч юу, маргааш яана гинэ, намайг яана гэсэн үү? Дийшээ явна гэсэн үү? Би итгэхгүй шүү, би ингэхгүй шүү гэл ингээл. Гүй чамайг яриг өөр хүн ярьж. За. Үрдээс дуудаад ахад дуурахгүй мөртлөө яг тэгэл уцаар ярингууд хинтээ юу ярьж ингээл жиг тавиал. Тэгэхээр сонсгол аягүй сайтай байгаа тий. Ухаан бас яг тиймэрхүү юм дээр бол нэлээд сайн ажиллаад байгаа. Тэгээд ээрэлт нь бас нэмэгдэж байна. Манай хот өгн гайгүй ярьдаг гэсэн л одоо ингээд ээрэд байгаа байхгүй. Тэгээ энэ ээрэлт юу нь юунаас болж байна? Энэ ээрэлт бол яг ажиглаад ингээд давтай хүмүүсийн одоо өсвөр насны, бага насны хүмүүсийг ажиглаад байж хад бол одоо бидний нөгөө манай ярьдаг даамч гэдэг шүү дээ. Тэрэн дээр нөгөө мэдээж ярьж байгаа биш тэр дотор ээрэлтэл бол илүү одоо өөрийнх нь бусад үеийнх нь хүмүүстэй харьцуулахад ээрэлт бол илүү их түгээмэл байдаг. Тэгэхээр энийг зөвөр ингээд яг ажиглаад ингээд байж хад юу гэхэр чинь хүүхдүүд маань одоо бас тодорхой хэмжээгээр сургуулийн боловсрол ягаад нийгэм орчинтой харилцаа тий өсвөр наснд ороод ирэхэд хүүхдүүдийн маань нөгөө бас сонсоод мэддэг үгийн баялаг бас их нэмэгдэж байна. За тэгэнгүүт дээрээс нь нийгэмтэй харилцаанд ороод ирж байгаа хүүхдийн дунд тэр хүүхдийн оролцоо энд ч гэсэн очиод оролцох боломж нэмэгдээд байдаг. Тэгэнгүүт насан том болж байгаа хүүхэд өөрийгөө бас тодорхой хэмжээр илэрхийлэх шаардлага гарч ирдэг. За яг тэр юу илэрхийлэх шаардлага гараад ирэхээр энэ дээр нөгөө хүүхдүүдэд маань ээрэгт нь бас нөлөөлж байгаа нэг процесс болохоор өгүүлэх хэрэгтнийх нь ялангуяа хэлний хөдөлгөөн удаан байгаа учраас хүүхдийн одоо юу гэдэг тархинд орж ирсэн бодол өөрийгөө илэрхийлэх гэж орж ирсэн тархинд орж ирсэн бодлоо өгүүлэх эрхтний тусламжтайгаар гаргаж өгүүлж хэлэх гэхээр тэр нөгөө бодлынх нь хурд нь өгүүлэх хэрэгтнийхээ хурдыг гүйцээд энэчиндээ өгүүлэх хэрэгтнийх нь хөдөлгөөний хурд нь одоо тэр бодлын хурдыг гүйцэхгүй ирээд өнгөтэй тэр дотроос одоо ээрх мэрх гэхээсээ илүүгээр гацах төгдрөх тийм явдлууд их гараад. Гэтэл ч гэсэн үг юм тийм үү? Тий одоо нэг юм л чи тэр чинь нөгөө үгээ хайгаа даунтогт гэл нэг гацаад байгаа үерийнх нь гайгүй тэгчтэй. Тэгсэн мөртлөө тэр үгийг нэг 2-3 удаа давтчих гад байдаг ч юм уу. Тийм байдалтай ороод. Тэгэхээр энэ дээр бол одоо миний зүгээр нэг одоо дүүж амлт нэг тийм байна. Хоёрдугаар талаар маань хүүхдийн маань танин мэдхүйн чадвар гэдэг юмтай холбоотой. Тэр хүүхд маань шинэ үгийг одоо үгийн нөөц баялагтай шинэ үгийг нэмээд тавьсан. Тэр үгээ одоо хэрэглээнд оруулах гэхээр тэр дотроос өөрийнхөө одоо мэддэг үг дотор тэр үгийн сонголтыг хийх. Тэгээд тархиныхаа одоо үйл ажиллагаар сонголт хийж шүү дээ. Тэр ийм байдлаас болоод ээрх гацах ч юм уу одоо тэр төгдрөх үгээ сонголт хийх тийм байдлууд нэгдэг. Хоёр талаараа зарим тохиолдолд манай хүүхдүүд маань амьсгалаа зөв авч чаддаг. Хэл ярианы зөв амьсгал. Тэр хүн хамраар амьсгал аваад амаар одоо агаар гарч байгаа үед тэр өөрийнхөө бодол санааг илэрхийлээд тэгээд тэр нөгөө хэл ярианыхаа амьсгалыг зөв зохицуулаад өөрийнхөө бодол одоо хөдөлгөөний зөв зохицуулаад ингэж яждаг манай хүүхдүүдэд бас тийм юм жоо алдагддаг. Тэгээд дээрэс нь зарим хүүхдүүдийг бас ажиглаж хаад тэрийг хэлж чадахгүйсэн гинт хурдан хэлдэг ч юм уу. Эсвэл нэг амьсгаа тэр амьсгаандаа багтуулах гээд хурдан хэлэх гээд. Тэнгуүтэ нөгөөдхөө хэлж амжихгүй амьсгал нь одоо ингээд жоохон ягаад тэрийн гот нь буцаж нөгөө үгээ цуг татаад ч юм уу. Тийм байдлууд бас ажиглагдаад байдаг. Бас нэр яг үнэ. Тэг би заримдаа бас боддیں۔ Одоо энэ юу талаас одоо хүний тархинд чинь нөгөө хүний хэлхүүн болон одоо сонсохын төвийг удирддаг нөгөө хоёр төв байдаг. Хэлхүүн төв, сонсохын төв гэдэг. Энийг нөгөө Брокийн төв, Верникегийн төв гэдэг юм хоёр нэртэй, хоёр нээсвүнийх нь нэр нь. Тэгэхээр Брокийн төв нь болохоор хүний хэлхүүн төвийг юм уу хөдөлгөөний чадварыг удирддаг. Одоо нэгсний
үг хэлүүлэхэд одоо тэр тархинаас мэдээлэл үүс тэр хүнд үг хэлүүлэх өгүүл хэрэгтний хөдөлгөөний зохицуулт. Верникигийн төв бол тэр сонсож ойлгох. Тэрийг боловсруулад магадгүй бас Вернике Брокийн төв хоёр ч хоорондоо ямар нэгэн холбоостой байгаа шүү дээ. Тэр сонсож ойлгоод Брокийн төвөөс Верникигийн төвд очиж байгаа биш, Верникигийн төвөөс Брокийн төвд очиж байгаа тэр мэдээлэл нь одоо нэг Брокийн төвөөр дамжиж үг болж хөдөлгөөн зохицуул болж гарах тэр чадвар дээр бас юу байдаг болов гэж надад заримдаа боддог. Нэг Брокийн болон Верникигийн төвийн үйл ажиллагаа нь жоохон доголдолтойч бас юм байж мэдэхгүй тэгт юм шинжлэх ухааны талын баг. Тэгтээ яг ерөнхийдөө бас нэг тийм зөвөр туршлагаасаа сонсоосоо бодоход ер нь тийм байх. Одоо би ч оюутан байхаа сонсч ирсэн онол төрсэн нэг тийм яригдсэн. Тийм талаас болоод манай хүүхдүүд юунд өөрийгөө илэрхийлэх чадвар нэмэгддэг хүүхд том болохоор ч мэдээж одоо үзэж харсан юм. Өөрийгөө хүн танилцуулчмаар байна. Тэгээд дээрэс нь бас сэтгэл зүйн орчингууд байж болно. Яг л тэр хүүхд тэр болгон ярьж байгааг юм хүмүүс ойлгохгүй, ойшоохгүй тий. Яг тэгээд байх юм бол тэр хүүхд чинь тэр дотор сэтгэл зүйн бас дарамтанд орж шүү дээ тийм ээ. Тэгээд эргээд дарамтанд ороод ирэхээр би одоо ярих гэхээр буруу ярьчих болоо яачихгүй тэгэхээр тийм мэдэгдэхгүй ч гэсэн тийм айц төгшөрүүд. Тийм байгаа болохоор тэр айц төгшөрүүдээс бас нийлээд ингэж яаж болно. Бас нөгөө талаар юугаар төгний нэрийг сонсгол гэдэгтэй бас сонсгол өөрөөхөө ярьсныг одоо сонсоод хянах чадвар сул байж болно шүү дээ. Өөрөөхөө яриаг сонсоод хянах хүн чинь өөрөөхөө сонсгол нь муу учраас хянах сонсгол болох тэрийг хянаж чадахгүй гэж байна. Тэгээд өгүүл хэрэгтний хөдөлгөөний нөгөө чадрууд. Тий одоо жишээлбэл манай даунтай хөлтөн түрүү өөрөө чи ярьсан л хоноо эрүүний болчим өгөөд одоо хөдөлгөөн төрхний бүс сууж шүү дээ. Амангархаа байна гэдэг чинь тэр хил дараад өгч чинь хөдөлгөөний хязгаарлаад байгаа. Тийм болохоор тэр байдлаас болоод манай хүүхдүүдийн өдөр эерх байдал нь одоо эерх гэдэг нь гацх байдал ажигладаг. Гэхдээ бусад одоо үе тэнгийн хүүхдүүдэд харьцуулаад энэ яг жинхэнэ үнэхээр одоо эерж байгаа процесс юм. Эерх бол нэг тухайн цаг үедээ бас одоо ерөнхийдөө яралтай арга хэмжээ авахгүй бол зарим хүүхдүүдийн донд эерх асуудал бол бүр өшөө цаашаа даамжраад тийм ээ сэтгэл зүйтэй холбоотой даамжраад дээрээс нүүр ам татдаг, гар хулуун завчдаг, цохилдог, хөдөлдөг ийм болчтой. Тэгэхээр манай хүүхдүүдийн хувьд бол нөгөө эерх энэ гэж ярих юм одоо энэ гацх процесс бол нэг тийм даамжраад нэг цаашаа явах нь гайгүй юм шиг надад санагдаад байна. Зүгээр нэг тийм тогтмол маягтай шинжтэй ч юм уу. Тийм байгаа болохоор бидний хувьд бол хүүхдийн сэтгэл зүйн орчинг тийм ээ аюу гоё тайван одоо тогтой орчны тоглог тэгээд дээрэс нь бид нар өөрсдөө хүүхдүүдэд загварчлаад одоо хурдан ярьдаг бол за хоёлоо тий цөөхөн ярив. Одоо жишээл бага насны хүүхдүүд бол магадгүй харилцаанд орохтой 1-2 үгээр л ярьдаг байсан бол одоо том болж байгаа хүүхдүүд ярьдаг хүүхдүүдийн маань дахиад олон үг нийлүүлээд бүхэл бүтэн одоо нийлмэл үгээр нийлмэл өгүүлбэрээр ярианд орох гэдэг шүү дээ. Тэр орох явцдаа тэр олон үгнүүдийн хоорондын одоо зохицуултын алдаанаас үүдэлтэйгээр одоо ээлдэг гацдаг тийм явдлууд ажиглагдаад байгаа. Тэгээд эдгээр бас нэг дагварыг ингээд үгэндээ дагвар залгахтай юм уу? Тийм учраас өгүүлбэр нь айгүй хавиргаж ярих та. Тэгэхээр нөгөө санаа нь одоо нөгөө үгээ дутуу хэлдэг. Дандаа дутуу хэлнэ. Тэгээд дутуу хэлээд өгүүлбэрүүдтэй нөгөө дагвар нөхцлүүдийг тийм ялгалын нөхцлүүд байгаа шүү дээ. Ин сар тай той гэдэг. Тэдрийг болохоор айгүй муу залгадаг. Зарим үгдээ гайгүй нөгөө хөвшөөд ингээд сонссон үгнүүдтэй болохоор яг тэр чигээр ингээд чэйжилсэн. Тэр нь тэгээ шууд автомат гардаг. Автоматар ингээд гардаг. Яг зарим тохиолдолд шинэ өгүүлбэр хэлэх тохиолдол давар хэлдэг байхгүй. Тэгээд давар хэлэхгүй болохоор засаж ингэж өгөх ёстой шүү дээ. Уг нь бол тийм үү? Онлын үед одоо засаж өгөх. Одоо яг чи одоо заавал ингэхээр бас болохгүй. За одоо нэг буруу хэлэнгүй. За одоо чи нэг дахиад намайг дагаад ингэж хэлчих гэхээ орно. Өөрөө бид нар өөрсдөө өгөө хэлчихэл тэгэд нэг албатлан шаарддаг өөрсдөө өгөө хэлчихэл яваад байл зүгээр. Засаад олон дахин засвал тэр хүүхд уурлаад байгаа байхгүй юу? Өөрт нь бас тулгарч байгаа бэрхшээл байгаа. Ингэж хэлээ наад өгүүлбэр чинь биш. Ингүүт нь уурлаад боллоо гэд одоо ингээд бүр ингээд ярихгүй өөр тийшээ яваад бүр ингээд нөгөө нэг салаад явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яаж харьцах вэ гэж бодоод чи бас юу яах юм бэ л та.
тэр одоо ингээ яриад байгаа энэ гацаад байгаа одоо би яриадгээ буруу яриад байна л да гацаад байгаа энэ хүүхдүүд дээр болохоор нэгдүгээр тайвшруулах нь тийм үү? Урт амьсгаа авах юм байна тийм. Хамраар амьсгаа аваад амар гарах үе тийм. Тэгээ зөв амьсгалуулах тийм. Тэгээд тэр хүүхдүүд ямар ч байсан сандрахгүй. Хурдан ярьж, хурдан илээч. Яаруулдаг шүү дээ бид нар тийм. За л хурдан илчих. Одоо энийг л ингээл хэлчихвэл тэгээ болоо гэл ингэнгүүт нөгөөд чинь сандрахаар байхгүй алга болж өгнө шүү дээ. Тэнгүүт нь үгүй хурдлаач яач тийм би дүнг сайн хэлсэн гэл ингээл бид нар чинь бас өөрөө дээрээс нь стресстэй яаруулаад бас ингээд бид нар чинь сандрахаад байдаг тийм. Тийм нөгөөт нь тэр сандарснаас стресст ороод тийм. Тэгээ дээрэс нь нөгөө өөртөө тэртээ дөргөө бас нөгөө оюуны жоохон юутаа болохоор өөрх нь давны өөрх нь онцлог гэж байгаа шүү дээ. Тэр мөрн нөлөөлөд ирэхлээр бүр байхгүй. Тэгэхээр ямар ч хэсэн тэр хүүхдэд хугацаа өгөх юм байна тийм үү? Хугацаа өгнө, амьсгалын зөв ахуулна, тайван байлгана, стрессгүй байлгаж явах юм бол зөв гоё ярих нь шүү дээ. Тэгээ бид нар өөрсдөө бол ерөнхийдөө бас нэг загвар болоод одоо жишээл би өнөөдөр дэлгүүр яваа дараа нь тэгнэ мэгнэ гэл нэг нийлмэл өгүүлбэр байл. Тэгвэл би өнөөдөр дэлгүүр явна. Нэг өгүүлбэр. Тий? Утга санаа бүрэн шүү дээ. Дараа нь би одоо юу гэдэг гадаа гарч тоглож. Ингээл тэгхгүй бол тэр одоо хоёр одоо юутай утга илэрхийлж байгаа өгүүлбэр шүү дээ. Тэрийг нэг өгүүлбэр дотор оруулаад ингээд нийлмэл өгүүлбэр болгоод хэлэхээр тэр хүүхдээ маань хүнд болчих. Тэгэхээр бид нар өөрсдөө тийм загвар болж өгвөл. Богино өгүүлбэрээр ярих нь шүү дээ тийм үү? Тийм жишээ бас үзүүлээд явбал хүүхдэд маань илүү боломж гарна. Заавалжгүй бүтэн олон өөр бид нар. Тэгээ гол нөгөө нэг гэрте байхдаа хүүхдтэйгээ харьцах нь бас эцэг эхчүүдийн хамгийн гэр бүлийн гишүүдийн хамгийн том тусалцаа юм л да тий. Ерөөсөө л байнгын ярих хэрэгтээ бид нар болж игэл хүүхдэд сонсох боломж олгохоор ярих. Бид нар өөрсдөө үгээ тод бидний ярианы магадгүй бидний ярьдаг ярианы жигд ярианы хурд тэр хүүхдүүд маань тэр хурдан дотроос 1-2 үгийг ойлгохгүй өнгөрөөж магадгүй шээ. Гэтэл бид нар тэр үгнүүдийг их тод ойлгомжтой хүүхдэд ойлгомжтой болж игэл би миний хэлэх дуртай нэг хишиг авиг баг зэрэг сонгож татаад хэлээд өгөл. Тэр хүүхдэд ярих сонсох боломж. Жишээлбэл ямар үг байх вэ? Одоо жишээлбэл зүгээр жирийн үг байлаа гэхэд одоо бид нар одоо ингээл нар гэдэг үг байлаа гэж үү. Тэр чи бид нар зүгээр яриан дээр нар гэл ингээл явна гэж. Нар. Одоо хэрвээ уртг шиг залгах чинь нар болчих ш. Тэнгууд бид нар нар гэж хэлэхээр нар, сар, гар, хөөл яг ихний үед ийм юмнуудыг сайн хүүхдийн чихэн сонсгож чиж тэрийг нь тэр одоо юугаар харуулах. Хоёрдугаар болохоор бид нар хүүхдтэй яг нэг төвшөнд сууж ийж одоо нэг харилцах хэрэгтэй өндөр нам төвшөнд биш нэг төвшөнд сууж ийж өөрийнхөө өгүүлхэн эрхтнийхээ амны өгүүлхэн эрхтнийхээ байрлалыг харуулад тэгээд ялангуяа бага насны одоо хилэрийн дөнгөж суралцж байгаа хүүхдүүд тэр авийг дуудах үеийнх нь өгүүлэх эрхтнийх нь байрлал тод харагддаг авиануудаас сонголт хийвэл зүгээр гэдэг. Одоо жишээ өгүүлэх эрхтэн дотор энэ авиануудыг бид нар хүүхднүүдэнд харагдахгүй шүү. Зээ чиж. Гэтэл бид нар б д т энэ авианууд бол харагддаг. Тэр ийм авиануудаас. Тэгээ манай хүүхдүүд нөгөө хэлний болчин ерөнхийдөө өгүүлэх эрхтний болчин сууж. Одоо бидний нөгөө өгүүлэх эрхтний одоо оролцож байгаа шууд оролцож байгаа энэ эрхтэн болохоос шууд бусаар тэр цаа нөгөө нүүрний жижиг одоо 40 орчим болчин байдаг гэж ярьдаг. Тэр олон жижиг болчингууд оролцож. Тэр хүүхдийн маань тэр болчингуудынх нь үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдал дээр бас нөгөө доголдолтой байгаа учраас тэрийгээ бас хэлж чадахгүй тийм тохиолдол. Тим гарлаа та хүүхдүүдэд тэгжээж нөгөө үеэр тэгээд ерөнхийдөө бас ингэдэг штэ хичээж гэсэн өөрөө ерөнхийдөө мэдсэн. Даунтай хүүхдэд монгол хэлний 35% өсгөөс 33% илэрхийлдэг тий. Тэр дотор яг хоолойн хэлний үзүүрийн ГАВ 2 янзын дуудлага авдаг чинь хоёр байрлал. Гэтэл эдний бүгдийн ойлгомжтой дуудаж хэлж чаддаг мөртлөө яагаад үг хэлэхээрээ тэр үг нь байхгүй болчихдээ. Тэр энэ дэр бидний бас нэг гол онцлог барих юм бол
үг гэдэг юм чинь дан ганц авиануудаас бүтдэг. Уюудын нийлэмжүүдээс үг бүтдэг. Тэгэхээр уюудын нийлэмжүүдээс үг бүтдэг учраас бид нар хүүхдүүдтэй уюудыг аюулсан хэлж гэж байгаа. Ма, мэ, ми амны хайрцаг харуулаа. Тэгээд байгаа юм тэр хүүхдтэй. Тэрийг бас анхааруул зүгээр юм гэж надад санагдав. Одоо тэгээд нас явцсан байсан ч гэсэн одоо наадах чинь бол бас дасгал шүү дээ. Нас явцсан хүүхдүүдэд бол яг хэрвээ ярьдаг. Манай ярьдаг нас явцсан хүүхдүүд шүү дээ. Тэрэн дээр бол яг үнэхээр авиануудын дуудлагыг тодруулах гэж бид нар цаг алдаад бол хэрэггүй гэж надад санагдав. Бага насныхаа жис. Авиануудын дуудлагыг тодруулахын тулд тэр хүүхд мань булчингийн нөгөө сул хөгжлөөс болоод Т авиг Д авигаар дуудаж болно. Гэхдээ тэр хүүхдэд бол тухайн Т-ч вэ Д-ч авиг дуудах үе өгүүл хэрэгтний байрлал нь байж байна. Ганцхан тэрэн дээр юу дутагтаад байгаа юм бэ гэхээр уучнаас гарч байгаа агаарын хий амны хүндэд орж ирээд үүлхэн хүндэд орж ирээд гэдэг тесрэлттэй Т авиг гаргахад энэ хүчин хөрөхгүй Д гэдэг авиг гарч байна. Тэгээ магадгүй одоо том гэдэг дом гэж ярьж болно. Тэгвэл энийг бид нар ярьж байгаа үед нь тэрийг ячил өөрсдөө бид нар ярихдаа тодл яриад байх хэрэгтэй. Тийм бол нөгөө даган дуурайх чадвартай. Тийм даган дуурайх чадвар. Тийм. Сонсгол бас яг нарийн имийг бол аюулгүй сайн сонсоод байгаа маа. Даантай хүчин гэдэг ер нь мэдээллийг аюулгүй сайн сонсож ойлгодог. Тэр чинь нөгөө мэдээллийг ойлгож ийн гэдэг чинь өөрийнх нь сонсоод ойлгодог мэддэг үг зөндөө байдаг. Тэр энэ үнүүд бол зүгээр сонсголын хэрэгтэн ингээд яг сонсогдоод ойлгодол тархинд очино. Ингээл тархинаас дахиж боловсруулагдаад эргэж хариу урвал үйлдэл үзүүлэхэд бол тэр хүүд ярих хэрэгтэй болно. Тэр ярихаар тэр чинь зөвхөн сонсоход бол ингээл одоо нөгөө өгүүлэх хэрэгтэй ажиллахгүй шүү дээ. Ярихаар өгүүлэх хэрэгтэн ажиллаад тэр үгийг уюудын нийлэмжүүдийн зөв дараалалаар нь өгүүлэх хэрэгтэн гаргаж өгөх хэрэгтэй. Тэнгүүт тэрэн дээр л нэг саатал маатал янз бүрийн байгаад байна тий. Магадгүй тэр дотор нэг авийг хайж болно. Эсвэл үеийг бүтнээр нь хайчиж иж болно. Тийм болохоор тийм байгалаар бид нар аль болохоор өөрсдөд нь хүүхдүүд нь тод сонсгож ойлгуулах хүүхдүүдтэй тийм ээ. Нэг засаад ах шаардлагагүй мэн тийм үү? Одоо ингээ ярьж яхад нь бишээ надад тэгж хэл буруу хэлээд байна гэж хэлэхгүй юм байна тийм үү? Өөрөө л хэлж өгнө. Сонсгоол байна. Одоо жишээлбэл бид нар чинь бас тэгдэг шүү дээ. Нэг гадаад хэлмэл нэг жоохон алтар мэдж байгаа л тэрнээс бүр хүн дээрээ удаан болцсны дараа магадгүй ингээд тэр хүний гаднаас ирсэн хүний ярьсныг ойлгоод байдаг. Ярих үгүй олж чаддгүй. Үгийн сонголт байдгүй. Энд ингээ гацааддаг шүү дээ. Тэгээд бас түрүүний өөрөө чи хэл дээр нөгөө ном уншихаар дуутай унших, гадаад хэлэн дээр дуутай уншихаар өстой багталж байгаа шүү дээ. Тэр чи яагаад тэр нөгөө өгүүлэх хэрэгтэн тэр нөгөө зүгшрэх байдлаа алдсан. Одоо тэр нөгөө тэр тухайн үедээ сонсч ирсэн тэр орчноос хөндөрсөн. Тэгээд ирээд ямар ч давтлага юу байхгүй ч тэр байдал нь алдагдаад тэгээд. Тэгэхээр дуутай уншилт бол маш уншиж чаддаг хүүхдэд дуутай уншиж байгаа. Зөв. Баярлалаа. Мессежүүд бас ирсэн байна. Манай чин туяа их идэвхтэй байна. Чин туяа. Тийм дундгой. Тийм маань ер нь бол дундгойдоо бас их мундаг ээж байгаа шүү дээ. Толгоолол байх. Тэгээд нөгөө тусгай олимпийнхныг ураал тийм гоё юм зөвхөн тэр маань л их нилээ юм бичсэн байна. Сайн байна уу? Та бүхэд баярлалаа. Энэ өдрийн минь бундаг багш шүү гэл тий. Ингээд чин туяада баярлалаа. Ер нь зөв мессеж бичсэн одоо бүгд нь бас баярлалаа. Тийм. Зарим ингээд үзээд эможи янз бүрийн юм дарж байгаа ингээд байгаа. Тэмүүлэн өнөөдөр намайг гаргасан. Өнөөдөр хэн орох юм? Ингээд бүр амар заяа үзэхгүй. Та яагаад ингээд удаад байдаг болчвоо гэх. Тэмүүлэндээс нэг хүлээлт байж та одоо хөрхи. Манай 104.5 өглөө ингээд унтахад л асаалттай байна. Орой унтахад сонсосоо л бай тий. Өөрөө сэрүүл шууд асаагаал тавьчихдаг сонс. За одоо бидний цаг хугацаа ингээд яг болсон байна. Цагтаа танд ингээд одоо хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаг цаваа зарцуулаад манай урилгыг хүлээж аваад тэгээд манай сонсогч үзэгчдэд энэ хэл заслын талаар хүүхдээ яаж яриулах талаар үнэтэй сайхан зөвлөгөө өгсөн танд үнэхээр их баярлалаа. Таны цаашдаа ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ бас баярлалаа. Баярлалаа. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай.
Том боллоо гэд үүрнээсээ тэднээсээ додохгүй. Өсөж өндөлөө гэд аав ээжийнхээ гэрээс холдохгүй. Энгэрээсээ хизээж салгаж чадамгүй тийм л үнцэнтэй эрдэнийн зүйлд цөөхөн ч гэлээ. Бидний дунд бийг мартаж болохгүй. Энгэрт зүйлттэй эрдэнэ нэвтрүүлэг.